5 толгой одоо хувьцаат компани. Гэхдээ хаалттай хувьцаат компани. Хэдэн ширхэг хувьцаатай вэ гэхээр Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 15 тэрбум ширхэг хувьцаатай. Үүний 12 тэрбум 700 сая ширхэг хувьцаанд төрд байгаа. 85%. 14%-ийг нь иргэд бид эзэмшдэг, 85%-ийг нь төр эзэмшдэг. Бидний эзэмшдэг 1072 хувьцаа ганцхан сая төгрөгийн үнэтэй. Тэр хувьцаагаа бид өмчлдөггүй, зөвхөн эзэмшдэг. Бидний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа яг үнэндээ ганц сая төгрөгийн үнэтэй биш. 60 сая төгрөгийн үнэтэй. 5 толгой 300 тэрбум долларын орд юм байна гэсэн бид нар манай төр засаг 4.9-оор үнэлж. Тэгээд 1 тэрбум доллараар зархаа шахлаа. 5 толгойн ордыг өнөөдөр олон улсын Жорк стандартын үнэлгээгээр 300 тэрбум долларын үнэтэй гэж байна. Өнөөдөр 5 толгойн ордыг олон улсын валютын сан 300 тэрбум долларын үнэтэй гэж үнэлж байна. 5 толгойн ордыг яагаад ийм багаар үнэлж байна вэ? 5 толгойн ордыг яагаад иргэд бидэнд өмчлүүлэх биш, зөвхөн эзэмшүүлж байна вэ? Яагаад гэвэл эзэмшүүлнэ гэдэг бол биднийг хуурч байна гэсэн үг. Эзэмшин гэдэг бол иргэд бид өмчлөөгүй гэсэн үг. Иргэд бидний өмч биш гэсэн үг. Биднийг шилний цаанаас чихэрд олоолгож байгаа. Тийм ч учраас бидэнд өнөөдрийн хүртэл ганц төгрөгийн ашиг хуваарлаг байгаа. Одоо ард түмэн бид 5 толгойн ордоо өмчлөх эрхийнхаа төлөө нэгдэж тэмцэх цаг болсон. Монголын ард түмний зүрх сэтгэл Хятадаас илүү болох юмсан. Японыг гүйцэх юмсан. Сингапурыг давах юмсан. Гонконг шиг байх юмсан гэсэн гал халуун ирмэлзэл байж юм аа. Бид бол өгөх гэж байгаа. Шинэ эвсэл өгөх гэж байгаа. Өгнө гэдгээ илэрхийлээ хуулийн төсөл өргөн барьсан байна. Би өөрт ногдох баялагийнхаа эзэн болмоор байна. Би өөрт ногдох баялгаа өмчлөмөр байна. Таач бас өмчлөх хэрэгтэй. Намайг Эренцэн Доржийн Ууган Баатар гэдэг.